8% зээл зогсцоо гэж. Их хурлын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг сөхөн ярилцсан нь магтуустай зүйл байв. За бусдаар бол буу цуушур гэдэг шиг ипотекийн зээлийг хөдөлгөх дөрвтэй ажлыг үнэндээ хийсэнгүй, бас ярьсангүй. За болсон зүйлийг үзэгчтэй тайлбаргүйгээр хүргэе. байна. Их хүлээлт байна. Их хурлыг харж байна. Энэ тун хэцүү юм болж байна. Энийг нэг тийш нь төрөхөн шийдвэрлэхгүй бол энэ болохгүй болж байна. Санаж байгаа нэмдэрч гишүүн санаж байгаа урд нь байсан их хурлын гишүүдээс энэ зээлийн барьцаа хөрөнгийг үл маргач журмаар хилцүүлэх асуудал цэцгээр очиод урд нь унжсэн юм л да. Асуудал хүндрээд байна. Энэ асуудлыг шийдмээр байна. Саналаа солилцоо гэхэлэр отаа олдохгүй байна. Яаж энэ хүний зовлон хүнтэй нь уулзахгүй байж яаж салбарын зовлон салбар хариуцж байгаа хүмүүстэй нь уулзахгүй байж яаж өнөөдөр асуудлыг шийдэж явах гээд байна. Хууль ямар хууль бэлтгэгдэж байгаа юм? Өнөөдөр ингээд бодиттой үр дүн гарцсан байхад 76583 өрхөд орон сууцны хөнгөлтэй зээл олгогдсон байхад энийг өгөөсгээд Монгол банктай хэрэлдээ сууж байгаа юм. Засгийн газар дээр тэр өөрөөр хуулийн төсөл бэлдэж байгаа мó яаж байгаа юм? Энэ 8% хүйтэй зээл чинь байгаагүй зээл шүү дээ. 13 оны ерөнхийлөгчийн сонгуульд эд дундаа явагдаж байхад зол жаргал алтан хоёр гараас өсгөрж 8% зээл асуудал гаргаж ирээд баахан хүмүүсийг банкны өмнө очрлуулж байгаа сонгуульд та нар ялалт байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн намуудын шоглоом босна харагдаж байна. Сонгуул гэдэг уухын дор өөрийнхөө намын санал авахын тулд улс орноо босцуулахаас буцахгүй байдал хүрсийг өнөөдөр ардын намын нөлөө бүхий гишүүн хууль зүйн сайдаар удаа сонгож ирсэн нямдарч 8% зээл дээр хэлсэн үгнээс илэрхийлж байна. 8% зээл бол нямдарч юу гэж хэлв? Хинт хэрэггүй хэлж шít. Уучлаарай. Би хувьдаас санал нийлэхгүй байна. Олон түмэн хүмүүсээс санал нийлэхгүй байна. Та бол яах вэ? Тэгээ элдв янзын улсуудаас юу гэвэл байр авчдаг. Янз янзын аргаар авчдаг хүн. Тань шиг авч чаддаг улсууд 8% зээлээр амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд энийг тийшээ зогсоосныгоо баатар болгож ярьж байгаа гэдэг бол үнэхээр уучлаарай. Би танаас ийм үүрэг гаргаж бодсонгүй. Ипотекийн 8% зээл зүгээр л хэрүүлийн алим. За өнөөдөр 160 гаруй мянган хүн өдөр бүр ипотекийн зээлээ төлөх гэж өглөө гэрээсээ гарч ажиллаа хийхэд нэг том шалтгаан болдог байна. За тав тухтай амьдрах нэгэн хөдөлгүүр боловч эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг энэ дурдаад барахгүй. За байнгын тогтвортой хоримтлыг бий болгохоос гадна ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогын их үүсвэргээ товчхондоо ипотекийн зээлийн үр ашгийг дүгнжих гэж болно. За ард түмний дэмжлэгийг хамгийн хүлээсэн хүлээлт бий болгосон асуудлыг өнөөдөр зүгээр л тарамдаад бантан зураад ажиглаа. За уг нь гарц тодорхой байхад ийм хөөсрүүлэн улс төржүүлэх нь ард түмэнд ашиггүй гэдгийг Төв банкны ерөнхийлөгч хэлж байлаа. За их хурл өөрийнхөө зуурсан бантанд орооцолдоод түүнийг цэц хитрхи яран шийдвэрлсэн. За одоо эдрийг тайлах арга нь их хурл хууль эрх зүйгээр цэгцдэг боломжтойч барьж аваад ажил болох гишүүн байхгүй бололтой. Тоолоод үзэх юм бол 160 мянган хүн өглөө болгон моргожод төлөх гэж явж штэ ажилдаа. Өшөө дахиад 200-300 мянган хүн энэ зээлийг чинь авъя гэд тэн чинь мөрөөдсөн, бодцсон хоримтлаа хийгээд сууж штэ тэн чинь. Цалингаа нэмүүлчих юмсан, урчилгаагаа мөнгөө бэлдчих юмсан, аль орон сууцанд орох уу гэд. Нөгөө талд дээр байшингууд нь бариад өгсөн аж ахуй нэгж компаниуд байгаа штэ. Тэрний зээлийн өгсөн банкуд байгаа штэ энэ. Тэгэхээр асуудал маань бол тийм хялбархан тэгэл улс төрийн нэг хоёр хүн хоорондоо үг шидэлцээ дуустдаг сэдв биш байхгүй. Тэгэл Баян Сэлэн гишүүн маань өнөөдөр нэг банктай ч юм уу нэг ярьж байгаа санамж өвчгөл яриад байх юм. Тэгээд тэр санамж өвчч одоо тэгээд хууль эрх зүйн зохицуулт мөн үү биш үү? Нямд орж байгаа ч гэсэн сая ярьж байгаа ярианаас нь бид нар маш ойлгомжтой харлаа шүү дээ. Энд чинь цаана өмч хөрөнгийн барьцаа нь хөдөлдөг болцохоор л проблем үүсчихлээ шүү дээ энэ чинь. Барьцаа гэдэг нэг юм зээлийн арга байдгийг одоо иргэд бүгдээр л мэднэ шүү дээ. Тэгэхээр тэрийг хөдөлж болдог юм шиг тайлбарлаад байгаа байхгүй. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөөнд оруулж дахин барьцаална гэдэг нь байж боломжгүй зүйл. За банкнд том эрсдэл болох нь дамжиггүй гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Ундуу цангуу тайлбарлаа. За угаас энэ хуулийн заалт нь амьдрал дээр хэрэгжих хэсэг нь ч эргэлзээтэй гэж судлаачид ярьдаг. За тайлбарлал бол банкны эзэмшилтэй барьцаанд байгаа зүйлийг барьцаалж зээл олгох хүн аж ахуй нэгж гарах уу. За өөртөө ийм эрсдлийг хүлээх зээл төлөгч гэж байхгүй байх юм аа. Моргэж гэдэг юм чинь 8 оноос эхэлсэн шүү дээ. 12 оноос арчтнаа Малтуу ерөнхий сайдтай бид нар сууж байгаа энэ асуудлыг гүн чи иргэдтэй хүртээмжтэй 8%-тэй тэр үед зээлийн хүн хэд байлаа, инфляц хэд байлаа 8%-тайгаар л хийгээд 3 жил зориглол хөдөлсөн, үр дүн гарцсан, инфляц нь ч буудсан, өнөөдөр 3% дээр ирсэн. Тэр үед энийг эхэлж яхад инфляц үүснэ яана гэл гомих олон хүмүүс муу зөвгөнцгөө шүү дээ санаж л байгаа шүү дээ таа. Гэхдээ болоогүй шүү дээ 3% л болцсон шүү дээ инфляц чинь.
Тэгээд 80,000 өрх орлон суудсанд орцсон. Бодтой яг дотор нь ороод амьдарч шít өнөдр. Дахиад цаана 200,000 хүн орох гээд өрх орох гээд хүлээгээд очрлоод ирээд өгөө төлөвлөө явж шít энэ чинь. Ийм юмын барьцааг нь хөдөлгөөний зогсооч. Үгүй бид нар зогсоогоогүй л гэдэг юм. Хиний нэг хуураад байгаа юм гэж. Бид нар цэцэд маш ойлгомжтой дүгнэлтөө өгсөн байхгүй. Би ганцаарч өгсөн биш Монгол Банкны зүгээс. Сангийн сайдтайгаа сууж, санхүүгийн зохицол хороотойгоо сууж, үгүй энэний эрсдэл нь ийм байна гэдэг. Тэр дунд суудалд эренж өгсөн, энд эренж өгсөн тэр эхний шийдвэр гарсны дараанаас л бид нар энэ дээр байр суурь маш тодорхой илэрхийлэл байгаа чи. Эрсдэлтэй шүү болохгүй шүү. Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухаар цэцэд энэ асуудлыг тэгж яаж шийдэх ямар ч хэрэгцээ байгаагүй юм билээ шүү. Тэд 6 сарын дараа жилийн дараа шийдвэр шийддэг юм байлээ шүү. Салбарын сайд нь асуудлаа хольж солиод Төв банкны ерөнхийлөгчийн ундууслыг хүргээв. За гишүүд нь харин улс төржиж хэрүүлээ алим болгосноор ипотекийн зээлийн асуудал шийдэлгүй үлдэв. За гаргасан хуулиа үндсэн хуулиндаа нийцүүлээд засах гарцыг өнөөдөр хааж за бодит баримт нотлохын тулгуурсан үндэслэл бүхэн эрх зүй гаргах эхлэлийг тавих ёстой байв. За харамсалтай нь гишүүд рүүгээ салбарын сайд нь Төв банк руу буруу гүгэн хэрэлцээр эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөө. Тооцоо судалгаагаа өгөх юм бол бид нар энэ асуудлыг судалж үзье. Засгийн газрын зүгээс